Soga Entertainment-ийн бидний хайрын гэрч нэвтрүүлэгт өргөдөө оролцож байна. Урьсанд баярлалаа. Баярлалаа. За, намайг Анд гэдэг. Намайг Долхор Сүрэн гэдэг. Дооги. Нэг битээр ер нь бол Facebook-оор танилцсан. Гэхдээ нэг жоохон сонин танилцсан л та. Би нэг найзтай ярьж байсан аахгүй. Нэг эрэгтэй хүн рүү төрүүл чат бичиж болох уу юу гэж бичгөө гэд. Тэгсэн чинь сайн уу гэл дуусчих гэд. Тэгээд би за дэми байна дөө гэж бодчиход маргааш нь хичээл дээр унтчихээд байхгүй. Тэгсэн чинь ингээд гинт надад чат ирээд өмнө нь болохоор Анандын постн дээр би сайд дарчаад унтцсан байхгүй. Тэгээд байдсан чи надад чат ирээд тэгээд сайн уу гэдгсэн чи би барыг зүудэлж байгаа юм бах тий юу вэ гэж бодвол тэгээд орсон чи арай сайн уу гэ би тэр сайн уу гэсэн чи юу лээ уучлаарай ийм хэлж чад уучлаарай дууралчих шиг боллоо. Тэгээд дууралчлаа гэд тэгэхээр би бүр амар гахаад хичээл дундуураа шууд гарчгүй юм уу. Гэхдээ бас амар сонио. Хүмүүст ярихаар яг зүгээр буруу өнцгөөс нь ойлгох юм бол амар амархан ч гэдэг юм уу тэгж ойлгох тохиолдолтой. Би тэрийн хувьд бол бүх юм амар хурдан болоод өнгөрсөн. Би тэр танилцсан өдрийнхөө маргааш нь уулзсан. Танилцаад 5 хоноод үргэсэн байдаг юм. Яг нөгөө нэг би чамд дурлцтай моролж байгаа гэж байгаа даваад үргэчихгүй юу? Доо гэх юм бол нөгөө юу яжсэн. Битэрийн байнга сонсдог байсан. Битэрийн байнга сонсдог жоо анх нөгөө нэг бас чатлах болсон шалтгаан нь болохоор сонсдог вэ. Тий. Тэгэл цас хаялсан өвлийн үдэш цайлхан чамдаа би очсон гэл энэ дугаар нь ярьжээ. Ярилцаад. Тий. Гүй яг би нэг өмнө нь баг өөрөө гэрлэх санал тавина гэж боддог гэсэн аах. Гэхдээ одоо бол тэгж бодохгүй гоо. Жаахан цаанаа нэг чимхэлттэй байна. Хүлээлттэй байгаа шүү. Өнгөрсөн үе рүү бодож байгаа юм байна. Гэхдээ зүгээр яг юу л явах байсан баг л та. Арайгаа бол мэдээж үерхэд одоо чинь бүтээж 3 жил дамжиж ингээд явж байгаа. 17 оны сүүлээс үерхэд 10 сараас үерхэд одоо ингээд 18 19 он болчихж байгаа. Тэгээд энэ хугацаанд ч их юм үзэж байгаа юм л та. Тэгээд энэ хугацаанд бас ганцаар дутхгүй 2 3 удаа нэлээд томоор гомдоож исэн. Тэгэл тэр үедээ л эргэж очивол тэр асуудал тэр алдаануудыг л засаал. Одоо л тийм сэтгэлийн шарахгүй бас тэр чинь шууд мартчихна гэж байхгүй шүү дээ. Тэгээ сэтгэлийн шарахгүй л сайхан байх байсан баг та. Ер нь бол харамлдаг л та. Гэтэ одоо октод чат бичсэл хэдийн. Тэгэл биччихэл байна да гэж бодож. Бичээл байна уу та нар гэж боддог. Чадна шүү дээ. Одоо бол тэгээд тэр чи зэгцэд суугаад баагаад үтцсэн юм чи одоо тэгээд нөө одоо цаана гарсан гэдэг чи. Нохоноос ер нь нохоноос тэгэл би нөгөө нохоод хийж юм чи гэхээр жоохон дургу. Үлээ цонхоор аваа шидчихгээд амархан жижиг нохоод ижээгээр юм чи. Амар эзэг. Коха. Гэтэ яг зүгээр тейшн дээрээ бол нууц амрага одоо ингээл шунж өмсөж гэдэг юм уу те харцсан марц гэдэг юм уу тэмхүү зүйл дээр бол амар штэ өөртөө тейшээ авахд ч гэсэн тэгтэл тэр чин дараа нь эргээд зөндөөл юм болдог аахгүй юу тэгээд ер нь бол нэг тийм амар сэртэй яг ингээд яг тухайн үеийн байдлаас шалтгаална л та. Тэгээ ер нь үгүй хаа.
Үгүй яг сайн хэлж мэдгүй нэ зүгээр нэг хоёул нэг тийм зарим хүмүүс ч нэг амар олон хүний дунд амар натыг гэрлээч гэж гойд штэ яг тиймэрхүү биш зүгээр нэг хоёулахнаа айгуу гоё гадаад ч юм уу ингээд аялж чад хоёулахнаа байвал зүгээр. Хайртай гэд өөрт нь хилээд тэгээд гэр бүлтэй нь одоо юу гэдэг гэрийнхэнтэй танилцаад чинь тодорхой хэмжээний хариуцлага штэ. Энэ хариуцлагыг үүрж явж байгаа болохоор тэгээд татгалзах шалтгаан гэвэл харин татгалзах шалтгаан юу вэ гэвэл ганц нэг юм бодогдох бах. Татгалзахгүй байгаа шалтгаан гэвэл бүх юм дээр л хэлнэ ш. Хайртай болохоор ч гэдэг юм уу, өмнө үлээс нь хариуцлагатай болохоор ч гэдэг юм уу, эмэгтэй хүн болох одоо эмэгтэй хүний өмнө эрэгтэй хүн болохоор буулах ёстой ч гэдэг юм уу. Тэр зүйлстэй зөндөл юм дээр бол татгалзахгүй байх шалтгаан байгаа. Ер нь бол зөвлөлтөө тэгээд би ер нь анх байснаасаа одоо байгаа хоёр маань ер нь бол амар өөр. Тэгээд ер нь бол зөв. Ер нь нэр юм гэлтгөө хоёулаа л. Бас тэ бас хавчилж байгаа шүү дээ. Тэгээд энэ тал дээр бол нэг хоёр талтай л да. Мэдээж дэмждэг. Яг тийм би сакс тоглох дуртай бол намайг тоглох ч гэдэг юм уу тэлдэ дэмждэг. Гэхдээ тодорхой хэмжээний өөртөө цаг зав гаргаагүй байхад бол шууд тийшээ ингээл өөр юм цаг зав гаргана гэхээр бол ер нь жоохон дурамчхан шүү. Юу гэдэг битэрийн нөгөө нэг хайрлах хүн зүйл болохоор жоохон өөр ихгүй юу? Би бинийг хайрлах нь бол миний хувьд бол энэ хүний ирээдүйг нь хайрладаг. Манай зөвхний хувьд бол намайг бол яг одоо байгаагаар нь илүү их ингээ шунж хайрладаг. Тэгэхээр энэ хоёр дээр бол жоохон зөрчилтэй. Би бол үгдийн цаашдаа за энэ хүнийг ингэж амьдруулах ёстой. Би энэ хүний өмнө ийм хариуцлага хүлээсэн байгаа болохоор ийм алхмыг хийх ёстой, ингэх ёстой гэж боддог бол энэ хүн одоо л надтай байх ёстой. Энэ цаг хугацааг надтай өнгөрүүлэх ёстой гэж боддог байхгүй. Тэн дээр бол жоохон тийм сөрөөслөх юм бол байдаг. Юу одоо халуухаа санагддгүй юм байна. Халуухан гэхээс илүү игдүүтэй санагддаг. Бараг наа бамбруу шиг хэлсэн. Тэр нэг халуухан гэх юм бол тэрийг одоо зөөр ингээ унтчихтаа ингээ хошуун ингээ хажууж ингээ унжиж уншсан байна. Өөрөө санагддаг. За. Тэгээд санагддаг. Так юм болоо. Ямар уухай бэ? За болиний асуусан. Яг энэ зан гэхээр заримдаа ингээл ингэдэг байхгүй. Одоо бид тэр чи муудал цаал ингээл уурлангууд тухайн үедээ ингээл ингээ болчоосоо гэж боддог шүү дээ. Зарим үед уурлангууд нь уурлаж байгаа нь хөөрхөн юм шиг бас ингээд санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүнээс чи ингээд яг одоо ингээд энэ хүнийг чинь би ингээд яг байгаагаар нь л хайрлаад байгаа болохоор яг эндээс нэг юм нэг занг ингээд аваа хийчих юм бол магадгүй жоохон өөр болчих юм лөө гэж бодогд болохоор яг тийм энэ зангийн зас гэсэн юм бол байдаггүй. Жоохон мэдээж зуршлууд бол байдаг. Муу зуршлууч гэдэг юм уу те. Тэдэргээл болоосоо гэл дотроо бол болчихсон шүү дээ. Гоймонтой бол нэг бэлэн гоймонтой. Машгаа гоймонтой. Тэгээ ер нь бол машгаа гоймонтой шүл. Би нэг хамгийн анх танилцж байхдаа мэдгүй амар их гоймонтой хуурах хийгээд өгсөн. Тэгээ амар хурдан идээд дуусчаар нь за гэж одоо дахиад идэгөө гэж ч үгүй. Амар кетчуптэй өглөө. Кетчуптэй холж байгаа шүү. Яг тэр чинь нэг анх удаа хамгийн анх удаа хоол хийж өгч байгаа нөхгүй юу? Тэгээд өгчдөг. Идэхгүй бол болохгүй шүү дээ тэрийг тэгэл. Өстой нөгөө нэг ирэх хүн болохоор өстой татгалзахгүй гэж энэ дээр гарч ирсэн байхгүй. Тэгээд өстой том холбогдоод ерөөсө бараг зэжлэхгүй зайлгаад би тэр нэр гомд оргыг уусан баха. Амар гоё болчтой. Тэр гэж бод. Ирэхтэй хөөрхөн. Анх Facebook-оор танилцсан хэлсэн чинь зургийг хараад нүдэнд нь дурлж ялаа. Ямар гоё нүдтэй юм бэ? Өстө бит хоёрын дундаас өстө амар хөөрхөн алгын нүдтэй хүүхэд гарч ирэх байх таа гэл. Тэгэл уулзаал
ярилцаал тэгэл анх удаа хөтлөхөд гарантанд оруулж илаа яасан гоё ярьстай юм бэ. Ямар гоё юм бэ гэл миний чи гар ингээл хөлрөөл ерөөсөө. Тэгээд үерхэд анх удаа уруулын юм өмсөхөд урууланданд оруулж ирсэн. Зөөлөх юм аа гэл. Тэгэл бүр ингээд үнсэл амар санагдал бүр. Тэгэл ер нь ингээд улам дотносгоо бүртээ дотносж байгаа, харж байгаа, хүрж байгаа, харилж байгаа бүх юмдаа л дурлаар бүх юмгаа л гэл хүсэл. Одоо ингээд бодоход завгүй ажилтаа үед ингээл хол байгаад байдаг ч гэсэн ингээд сэтгэлд ингээд энэ хүний тэр нүд анхны тэр нөгөөнийг юу гэж мэдрэмжүүдээ хол багтаал хүн авдаг байхгүй хажууд байхдаа ингээд анзаардаггүй ингээд мэдээж ингээд яг хүмсэл ингэдэг ч гэсэн би тэр жоохон зай гараал жоохон муудалцах ч гэдэг юм уу эсвэл зүгээр ажлын шалтгаанаар ч юм уу амралтай үед ямар нэгэн байдлаар ингээд холдонгууд нөгөөнийг анх дурлж исэн нүд дуруул гар гээл хүзүү бүхэл юм ингээд санаад идэв. Тэгэхээр бол бүх юм л магтмаар сайхан байна да. Юу асуучих тэгэхээр энэ найзхныхаа юу дургу зан ман гэх тэр юм би дахиад нэг хариулах. Намаа ингээд зүгээр байхад тийштэй гошног мошногоор нь дуудаад хатан мэжтэй хандаж хэлэхэд гэж. Би кевж байгаа үстэй. Зантай бай. За яа. Чи нэг заавал нэг гэхдээ нэг түрүү ярьтайгаа зөрчихгүй. Яг тэ заримдаа нэг буулт хийхгүй байхгүй. Тэр чи бас нэг дандаа хэрэгтэй гэдэг нэг юу байсан гэдэг тэгдгийг хаяа. Тэгээ тэрийг зүгээр ойлгодог ч юм уу, гүч юм уу. Тэгээ муудалцахаар ингэ залгана штэ. Тэр амар үнд ороод таслан маслал. Тэгэл дахиад залхахаар дахиад таслал тэнгуүтээ блок мессенжээр залхахаар шууд игнор энэ хийчтэй. Тэгээ мессеж хичээл, чат хичээл тэр нэг янз бүрийн аппликейшнтэй холбоотой тэрүүгээр амар их моментиндээс бичээл хаагүй дата мата онтроо унтаад. Хөрх их л гомдчтэй тэр залуу. Чиний ярьж байгаа залуу их л гомдчтэй гэдэг. Хин хамгийн мэдлэгтэй вэ? Яа. Надад тэр заа дээ. Чи өөр дургу байгаа биш үү? Угаас тэгээд мэдгүй наа чи ингэдэг юм аа гэдэг. Тэр бүр өнөөдрхөө мэдлэгээрээ өөрсөлдөд нөө нэг сэргээдэх хэрэг. Тэр яг мэдгүй байгаа. Тэр нэг удаа алдсан юм аа. Өөс яах ч аргагүй мэдгүй юм асууцээ тэгээд. Хин илүү эмзэг мэдрэгдэх вэ? Ерөөсөө байдаг шүү дээ. Зүгээр ингээл юм хэлж байгаа л ингээл чихмэх ингээл оролдоод үлээж үлээх нь яа наа чи өвдөд штэ гэхээр л шууд гомцож. Тэр нь засах чанар байгаа маа. Засах байгаа маа. Бэш. Муухай хартай байхгүй. Яа л таа гэл амар чанга энэ тийм. Гэт чи тгий штэ. Тэг би одоо чиний камер хараа өвдөд байна. Тийм реакц үзүүлдэг хүн хараа байхгүй штэ угаасаа. Тэгдэж штэ. Түүхэндээ тэгж байгаа юм шүү. Йоо гэж бүрстэй гэл хамаг юмны байгаа л. Яа тэр ярьдаг. Яа дүрт асуулт нь хин хамгийн сайн худлаа ярьдаг вэ? Биш ээ. Тэгэхгүй би нэг худлаа ярьдаг болохоор худлаа ярьдаг дандаа баригддаг байхгүй. За. Түүхэндээ ерөөсөө нөгөө яг баригчээс одоо байхгүй гэж одоо яг. Би сэтгтэй яг нөө зүйдээ асуулаа ярих шээ. Ингэсэн бохгүй юу? Энэ нэг өдөр би ингээл гэрт нь очихгүй юу? Ерөөсөө ингээд тэгээ муудалцаа битээр тэгээ бүр баг ингээд сал санах дээр тэнийг амьсуртай юм болоо ингээд сал санах дээр тулаа. Тэгэл үйдсэн чи энэ найзтайгаа комби зохиолоо. Шөнө 2 цагийн үед юу гэдэг вэ? Би ингээл уцруу залгасан чи уцаа би өөрлөн ерөөсөө залгаагүй байхгүй. Гэтэ надад залгаж байгаа. Тэгээ би өөрлөн залгаагүй. За эсээ зур шууд яваад очие даа гэл гэрээ хаа яваад очлоо. Тэгэл өстө гадаа нь хүлээгээ яллаа энэ өөр байна уу гэсэн чи ерөөсөө гадаа нэг битэрийн байж болох газар байхгүй байхгүй. Тэгэл тэгснээр ерөөсөө залгасан чи уцаа аваагүй юм тэгэхээр. Тэгэхээр би найз руу залгаад нэг байранд байдаг байхгүй.
Тэгээ найз минь залгасан чинь найз нь уцаа авч байна уу гэдгсэн чинь байна доги байна уу гэдгсэн чинь доги байхгүй байна. Цаа чин гадаа л сууж байгаа бахтаа махтаа гэж тэгдэг байхгүй. Тэгэхээр нь тийм үү юу гадаа хэрэг байдгүй яг цааш уцаа авдаг. Чи яг одоо заргаад үз. Одоо цаа чи яг одоо уцаа аваа гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр нь цаа гэдэг. Тэр залгаж юусэн нэг дуудаад бол байна гэж чинь. За юу хаангаа гэдгсэн чинь би гадаа байна гэдэг. Би яг уцаагаа гадаа явж байгаа шүү дээ. Тэгээд гэсэн чинь тийм үү би гадаа байна гэдгсэн чинь тийм үү гэж уцаа таслагчтай байхгүй. Тэгээд гэсэн чинь орсоос өгөө гараад идчихэж. Үгүй шүү дээ. Тэгсэн шүү дээ. Тэгсэн тэгээд өнгөтэй чи хаана исэн гэсэн чи би гадуур байсан юм байсан. Тэр гэж ирэв. Тэгэл эвлэрэл гарнаас нүдсэн чи гар нь хав халуун чи мангар хөдөөс гадаа өөр хөлдөж өгөх гэж зогсож байгаа. Гар нь хав халуун. Би гадаа байсан. Тэгээд өгөөс чи яга худлаа яриа чи ингээд дайраад найзтайгаа нийлээд ингээд надад худлаа ирсэн биш гэдэг юм уу. За баригцаа гэсэн. Ер нь тэгээд худлаа ярина. Тэгээд бариг ер нь байнга худлаа ярина. Гэтэ гайгүй шүү. Тэгэл амар баригддаг. Хэн төрүүлж хэрүүлийн сэдв эхлүүлдэг вэ? Нэг баг яа. Тэгдэг байхгүй ерөөсөө л нэг гэд юм хэлээд ингээд өөдөлсөөнгөдгөө чи ингэчээж болохоос ингээд би тэгвэл тэгцэн. Гэхдээ шууд өөдөөс тэгээд хүн тэгэхээр тийм байлд болохоор амар эвгүй юм билээ шүү дээ. Шууд ингээд чи ингээд ингэчихгүй яасан юм гээд би тэгвэл тэгцэн ингээд. Одоо өнгөрсөн юм бид. Тийм тэгэл яг тийм үед чинь ингээд хүн амар ингээд нэрэл тэгцэн байна да гэж. Тийм хариу үйлдэл үзүүлэх нэг сөрсөн базаа гэж байхгүй болчтой юм лээ. За. Дараас олдвол хин хамгийн сайн үнэлцдэг бай. 1 2 3 Тэн дээр яг хараад өгнө хамт өгч. Гэтэ олон жилийн туршлагаас үзвэл би явах уу? Бэлээр. Ганцаараа олон жилтэй юм уу? За ярих үед хараа. За түүний дээр болоод дэлгүүч. Хин хамгийн их хил ам таталж авдаг бай. Баян сэний мөнгийг харуулсаж өргөсөн. Хил ам татлана гэдэг чи одоо юу гэсэн үг лээ? Хил амтай л гэсэн үг үстэй тий? Хил амтай биш ээ. Асуудалд орж байгаа. Дандаа л би л дандаа л ер нь тэгээд сонсохын аль багасаа л ерөөсөө ээжээсээ унаал бүтлгүүцсэн юм шиг. Тэгэл бүтлгүүдэж явсараа л одоо ингээл одоо би энэ засч авах гал байж ин да. Нүдлаа. За. Дараагаас бол хин хамгийн сайн арх даадаг вэ? Гэтэ ер нь одоо баг энэ болчихсон шүү. Энэ болчихсон шүү. Сүүлд нэг юу асуу байдаг юм аа. Ингээл ойлгочих та ахтаа хамаадаа садаа минь ээ. Өмнөхөө аймгийн 70 дотор сууж хатан байж хандны юм гэлээ. Хүүхдээ уулах юм бодож хүслийг нь хүлээ авсан баярлаа. Дараагаас нь хэн хамгийн олон X-тэй вэ? Чигт загсан дээ. За яхаа надад бол байгаа. Минийх бол ингээл 1 2 3 4 гээл дуусчих. Оо яана. Битэрийг тоосон бохгүй. Яг тоосон. Тэгээд гисэн чинь ингээд битэр ингээд тоолж байгаа л энэ гэдэг бас амар мап бантай заяа. Минийх ингээл тоолоод би ингээл нэр устай хэлээл ингээл тоолоод ингээд болцсон юм. За чинийхийг тоолъё гээл. Тэгэл тоолоод гисэн чинь минийхтэй зэрэгцээ дуусчдаг байхгүй. Тэгэхээр за ингээд сайхан гээл яг таарлаа гээл гэсэн чинь яруу номноос нь дахиад 1 гарч ирээл 2 гарч ирээл үгүй. Гэл өөрөө тэгээд тэрийг юу байхгүй. Шууд ингээд тэр байгаа байх гэхгүй шүү. Тэгэл би бас тэр гэдэг бэнттэй гэсэн тэгээд өөрөө бодлоо ярьж байгаа л азартдаг байхгүй. Окей. Тэр нэг X гээгүү зүгээр нэг чадалж мадалж ирсэн. Тэгээд тийм чадалж ирсэн хүн уйлдсан хүмүүнэл тоосон ш. Тэснээ хотлаа. Ер нь л X-ийн хавьд юм бол. Харин их X-тэй.
Тэр үг нь хүртэл цаашаа ороод байгаа юм шүү дээ. За энэ гэр бүл юм болоо. Энэ бүр шууд өчигчээр бац ороод ирлээ. За дэргээс нь хэн хамгийн бие даасан байдалтай вэ? Тэр бол магадгүй хоо. Маргаад ч барахгүй. Маргаад ч нэмэргүй. За дэргээс нь хэн хамгийн их эм ордог вэ? Энэ бол би юм байна. За зөрөгдөд ирсэн шүү. Чи тэгтээ ягаад өөрөө Би гэж байнга юм уу гэж. Би story гэл. Зураг морог дээр ямар бичээ. тэр чи ингээл муудалцаа зуудалцахаараа энэ чи ингээл амар гоё ингээл гоё сахнаар харуулсан заяа гоё хоол идж байгаа мэдж байгаа ингээл тэгэл team story гэл би хөөрхөд хийдэг гэл сонирн байдалтай найзынхаа юугаар орж ирэл өөрийнхөө ингээл тухайн найзтайхаа юунаас story хийгээл адилхан mutual friends руугаа тэгээд байгаас найзын утсаас story хийгээл тэд чи ингээл тэгэл одоо ч баг Муудалцсан чи найз нь миний найз надад эргээд ирлээ. яг би тэр нэг найзын утсаас өөрөө story хийж байгаа хгүй. Тэгсэн чи муугаа харуулах уу гэл хоол моол гэсэн юм. Өнөөдөр 5 дахь хугацаа гэдэг. Тэгж байна. Хэн хамгийн айхан вэ? Тэр маяг. Гүй анаа тахгүй. Тэр би зүгээр яхаа нохоноос айдаг юм. Юу хамгийн анх нэг аимшиг кино үзсэн юм аа. Тэр чинь нэг ганц модл уу. Биш нэг амар олон нийсэн тэгсэн чинь араараа орлоо гэсэн. За зүгээр байгаарэ. Чи тэгсэн шүү. Стат тийм болоогүй. Би стат тэрийг бол нэрээ санахчгүй. Аимшиг юм үзэхээр яадаг үлээ. Би чамайг айлгаж майлгаал чи яагаад ард урдуур ороод тэргүүлээ чи тэгдэг үстэй уйлчих гал уйлжсэн мэт бүр. Үгүй. Санахгүй. За байж байгаа. Төр зогсооч. Хэн хамгийн амттай хоол хийдэг вэ? Марганго. Хангуй. Би нэг амар давстай цөв хийж өгöd. Би зайлшгүй уйлаа л идчихсэн. Би битгий гэдэг байхгүй өөрөө мэдээд байгаа шүү дээ. Амар давстай хийсэн. Өөрөө тэр хийж чадахгүй ч зүгээр юм аа гэж. Өрөвцөн шүү. Хэн хамгийн их хоол иддэг вэ? Бараг зэрэг шүү. Хэн хамгийн хөөрхөн бэ? Виннийг бодоод байна. Хэн хамгийн сайхан үгээр нэгнээ урамшуулдаг вэ? Наш дандаа хэлэх шүү. Өглөө ингээл ажил мөжтэй. Өглөө болох намайг сэрээдэг байхгүй. Ажилд явхад өглөө 9 цагаас өөрөө өглөө хичээлтэй байсан ч гэсэн үгүй байсан. Амралтын өдөр ч байсан аа. Өглөө болгон сэрээдэг. Сэрээг болгондоо заа ингээд зөрөгтэйгаараа хүчтэйгаараа ажилдаа амжилт гаргаарай. Мундаг байгаарай гэл урамшуулдаг. Тим үгээр тим гоё урмын хөвгтэй сэрээд урмын хөвгтэй тэгэж гоё ирч хүчтэй ажилдаа явна гэдэг чинь тэр өдрийг бас тэгэл тэр жигтэн тим болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тал дээр бол хизээч марахгүй маргаач барахгүй. За яг ингээд яг хөө зүгээр хоорондоо ингээд хоёулахнаа л хайцж яхад бол зөндөл ингээл хэлж байгаа шүү дээ. Өдөр болгол ингээл муудалцсан үедээ дараа нь аргахдахтаа ингээд сэтгэлийнхаа үгийг хэлнэ. Тэм хүн байдс яг олонний нүдэн дээр бол нэг тийм сэтгэлийн үг бол хэлж байгаагүй. Гэхдээ бол энэ ингээд цаашдаа энэ бичлэг энэ контент бол цаашдаа өөр ингээд хадгалагдаад түүх болоод үлдэнэ. Тэгэхээр энэ дээр бол зүгээр үг хэлэх, сэтгэлийн үг хэлэхээс илүү гоё амлалт өгөх зүгээр миний хувьд бол тэгэхээр бүх одоо үзэж байгаа энэ контентыг үзэж байгаа залуучуудаа мэдээж бас ихэнх залуу хүмүүс байгаа хэ. Тэгэхээр залуучуудаа энэ хайрандаа хариуцлагатай байна. Яг одоо ингээд та бүхний өмнө ингээ хоёлаа сууж байгаа шиг хамтдаа ингээд цаашдаа үргэлж хамт байх болно. Магадгүй жоохон хөндий суусан ч буцаад эвлэрээд хөтлөөд зэрэгцээ суух уу ирнэ гэж бодож байна. Тэгээд энэ хэлсэн үгэндээ эзэн болно л гэж хэлмээр байна да.